За нав шаарлаа. Налуу сайхан өдрийн мэнд хүргье манайх. Ажил руугаа гараад явж. Үр гөвчтэй ажил гэдэг нэвтрүүлгээ эхлэе. Гатаач өнөөдөр гоё өдөр байна. Одоо нэг машин зэрэг шалгасан бол машиныхаа 90-50-ны дугуйнуудаа шалгадаг болсон байгаа шүү дээ. Дугуй муу янз бүрийн зураас байна уу? 90-50. Гайгүй юм шиг. За. Гоё ажиллагаа. Модуудынхоо ингээл тайруулж зөвлөд. За машинтай ирсэн тэр буурсан модууд энэ ван одоо урд хаачих юм аа. Ийм ажил байна аа. Йо. За юу энэ гадаасаа уулзахгүй утсан байна уу? Уулзахгүй та нарт ойртог ажил хийхдээ завгүй өдрүүд байна. Нэлээд завгүй өдрүүд үргэлжилж байна. Тэгээд сайхан нартай сайхан өдөр. Тэгээд үргэлжтэй ажил гэдэг нэвтрүүлгээ эхлэе. За ингээд үргэлжтэй аяллаар дэлхийг тойрохгүй ч гэсэн Лондон тойрцгаая хэвлээ. За өнөөдөр чи стар янзын сайхан өдөр байна да. Нар гигээд үйл баг байхгүй. Гоё өдөр эхэллээ. Ажил болж гоё эхэлж байна. Орд яга завгүй байна вэ гэвэл байна штэ. Би нэг хэсэг цаг өгөхгүй нэгэд урдын нэвтрүүлэг дээрээ нэг Оросоос нэг ажил сургуулаад байсан штэ. Тэгсэн чинь тэгээд тэрийг мэдснээр яас манай босс надад ажлаар дарж байна. Ажлаар дараад үндих завгүй болоо. Ажлаар дарагдсан үнд яасан бах нь? Бичлэг их завгүй болсон бах нь биш үү? Бичлэг их завгүй тэгээд нэлээд өнөөдөр гоё өдөр баглаа сэтгэл хөдлөлд бичлэгээ хэлжлээ. Блогоо хийлээ. Үргэлжтэй. Ор. Come on man. You can go. Зүгээр. Вантай нөхдөд багт гэж бол нарийн годмор багт гэж бол надаас зөвшөөрөл авна. Би хажууд нь ван үдгээр лоритой орж чихэд ороод явж байгаа шүү. Тэний ванта хүмүүс чинь зүгээр багтахгүй байна хүлээгээд байгаа ч. Би орчихгүй гэдэг. Чарын түү усолоо нийлээд хэ. Манайх бараг байж байгаа. Яасан зогсдгүй юм бэ. Огсоо годомчин бийс вэ штэ what the fuck look. Oh my god. За та нартай нэг зөвчтөр илүү орчигдэр. Нэг юм асуу. Сүнсний талаа та нар юу гэж боддог вэ? Сүнстэй байшин, сүнстэй дэлгүүргүүр та нар идэх үү? Намуухан, хав харахгүй, бүүдэр гэл дотор хаалга гэдэг гоогаад байв. Инглээ. Дэлгүүрт очиод айлж ачаар хүлээгээ буцааны өрөө байсан. Өнгөрсөн буцааны өрөө. Тэгсэн чинь оцсон чинь шөнийн ажилчид байхгүй буцаанд амард юм байна. Тэгээд шөнийн ажлын тэнд шөнийн ажилчид байхгүй. Тэгээ би ачаага болох гээд очлоо. Ачаага болох гээд очсон чинь хүн байхгүй болохоор би за нөгөө юунаас транспорт дэскээс төлхөр авсан байсан. Дэлгүүрээ хотлын алганы онгоолгоод ороод буулгаж хэллээ. Хүн амт байна уу гэсэн баахгүй нэг ч байхгүй дэлгүүрийн гэрэл мэл бүгд унтраастай. Би ч ганцаараа яах. Жогоо салхитай байсан. Ганцаараа буулгаад хэллээ. Буулгаад биш нэг угаасаа
Нэг ч бодоогүй зүгээр л яг яаж хийдэг ажлаа хийгээл юмаа буулгаад тэг хөвчээрээ хөгжим сонсоо явчихсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг ногоонуудаа буулгаад за хөргөчний юм боллоо. Хөргөчний хамыг буулгаад хөргөч рүүгээ юмнуудаа ингээд чирээ явсан чинь хөргөчний саадлахын коридорт байдаг байхгүй. Саадлахын болонд. Тэгээд тэр болон руу очихын тулд яг дэлгүүр рүү орж гардаг нэг ажилчтай орж гардаг хаалганы хажуудлаар явдаг байхгүй. Тэр хаалганы хажуудлаар явахдаа тэр хаалга нь болохоор хоёр тишгээ ингэж онгоодог. Түлхэж хоёр талаасаа түлхэж онгоодог тийм хаалга байхгүй савдаг. Тэгээд цаашаа би хөргөч рүү ингээд юмаа зөөгөл орох гол явжсэн чинь хойл хаалга онгоо тэр нэг онгоо цаагтахлаар нэг хаймар хоорондоо хавираад ингээд дуурдаг байхгүй. Гэт хоорондоо цохигдоод тийм чимээ гарахгүй юу. Тэгэхээр би эргээд харлаа. Нэг ажилтны шинэ ажилтны ирж байгаа бахтаа гэж бодоод бас эртвэсэн маа суулж ирсэн тэр. Тэгэл эргээд харсан хүн байна уу гэж би орой хэллээ. Халоо гэж хүн байна уу? Хүн хариулт. За сая дөнгөж сая хуцаа солих гээд орсон байлгүй гэж бодоод нэг чинь бодоогүй. Тэгээ цаашаа ороод хөрж рүү орж юмаа буулгачаал гарч ирээл буцаал нэг юугаа чирээл яг гарч ирсэн чинь нөгөө хаалгасан дахиад дуурж шүү дээ. Гэт тэгээ би нэг хараад ингэсэн хүн гарч ирнэ үү гэж хаар. Уулын хүн гараад ирэл нөгөө би цаасаа өгөх хэрэгтэй байхгүй. Цаасаа өгөөд ямар нэг ажилчтай би нөгөө бараа хүлээж авсан гэсэн гаруйс дурлах хэрэгтэй байхгүй. Тэрийг өгч санаатаа ингээд хүн байна уу гэж дахиад авсан чинь хүн дуурдаггүй. Ямар сони гарч ирсэн намайг гарч байгаа харчаад буцаад орцсон болов гэж бодлоо. Тэгэл за гэл цаашаа оруулаад аваа. Тагийнхаа юм буудгаад оруулж ирээл явжсэн чи яг хаалганыхаа хажуудлаа нь явж исэн чинь нөгөө хаалгасан дахиад онгоож шүү. Онгоогоор хаагж шүү. Нүдний болонд ингээ харсан ч хүн байдгүй. Би бүр гайхаад 90 тонны гэж хараад дотор арцганаа л явчихсан. За чи юу үлээ гэл. Нөгөө хамгийн дөрөв чи нөгөө сүнс бодогдол явчихсан юм шиг. Нөгөө шар ус босдсон шүү дээ. Тэгэл шар ус босоод юу үлээ гэл. Тэгээд дөрнө хараад гарбар сагдаач. Тэгсэн бас болоогүй хальт бичлэг хийсэн. Бичлэг хийсэн чинь би бичлэг хийж чадахгүй. Бошоогоо шиг унтраа гарсан шүү дээ. Гараа үүдэн дээр жоохон зогслоо тамхи хасаад. Тамхи татдаг шүү уучлаа. Үүдэн дээр жоохон зогслоо. Тэгсэн чинь үүдэн дээр жоохон зогсоод байжсэн. Тэгэл ганцаараа дэсэн юу ч дуурч муугараад янз бүрийн амгүй байна. Тэгэхээр би буцаад орлоо. Буцаа нөгөө хаалган дээр чи очлоо шүү. Тэр тухайн үед чинь юу тэр бичлэг бодогдохгүй юм чинь. Та нарт бас харуулчих гэж бод. Хаалган дээр нь очиад ингээд цаадлан коридорын тэр ийм голтой юм пяврын шилтэй байхгүй. Завсартай. Завсар юм да. Тэгээ тэрүүгээр би ингээд харсан чинь цаадлын коридорын үзүүрт нэг л асцсан байх шүү. Тэгэхээр би цаахан тайвшраа за энэ хүн ирсэн багтаа гэж бодоод. Тайвшраа тэгээ юм таа за энийг ер нь ингэж байх юм бол би энэ ажлаа дуусахгүй гэдэг. Гас юмнуудаа зөөлөө. Яа, лима зөөгөл ээжсэн чинь нөгөө үүдний нөгөө би нөгөө гадаа хойдлын хаалганы юм гейтер онгод байхгүй дээшээс өгдөг. Тэр гейтэн тэгсэн чинь төмөр нь сажигнаа дугаад хэлдэг юм. Гочроо. Зүгээр байжсэн. Тэгээ би гайхаад энэ салхин тэмээд байгаа бахтаа гэдэг. За жоохон салхи байна уу би харсан чинь жоохон салхи байна гадаа. Гэтэ тэр салхи бол тэр төмөр жижигнүүд хүчтэй салхи бол байгаагүй. Тэгэл нэг жоохон эвгүүд сэтгэл төрс. Тэгээ бошоохоо шиг за энэ ийм сүнс мэс гэж юу байдیں۔ Ийм бодож өөрийгөө цаг алдж байгаа бошоохоо шиг ажиллаа бодож дуусгая гэдэг. Юмба зөөгөөл хэлээ. Ороод нөгөө хаалганы чинь хажуудлаар гарах болгонд нөгөө нүд хараастай. Анзаараастай, байнга л анзаараастай. Гэж нэг 20 урагшаа бүсээр байгадаг юм. Ачаага болоо гарсан. Тэгээд тэр одоо юу байсан мэдэхгүй. Хүн орж гараагүй. Тэгээд салхи малхинд онгоо савгдд юм уу гэхлээр тэгж амар хаалга маалгыг сөхөлтлөө. Тэр хаалга ч өөрөө хүнд хаалга байхгүй бас. Тийм амархан хүн түлхэхлээр онгоодаг нэг ажилчид түлхэж онгоож гардаг хаалга байхгүй. Тэгээд одоо салхинд бол тэр онгоо савгдах ёсгүй тийм. Жохоо хүнд магадл багтаа, онгоох магадл багтаа байхгүй хүнд болохоор. Тэр одоо юу байсан? Сүнс байсан болоо уу гэж бодох юм. Одоо сүнс байсан гэхэд одоо гарч иж харагдмаар юм тий. Нэг тийм дэлгүүртэй тарлаа. Би бичлэгийн одоод энэ хажууд нэг хальт харуулъя та нарт. За та нар одоо ингээ байвал байхгүй одоо тэгээд айсандаа бичээгүй гэж магадгүй.
Энэ хаалга хөдлөдөх юм. Онгоогоо хаагдаад. Энэ бол хүн төлөвлөөр онгоогоо хаагдах хэрэгтэй. Энд дэлгүүртээ ганцаар л багчна. Ямар ч үжсэн чинь хаалга онгоо хаагддаг. Гайгүй байгаа. Сүнс үдтэй дэлгүүр юм биш үстэй. Аа? Та зөвч хөргөчгүй юм аа. Интернет бүгдээр над руу авсан. Сүүсээрсэн чинь хажууд ийм царайт хүмүүс авах чи эвгүй юм бэ? Зам хаагаад. Ийм байна. За юу болоод байгаа мэдэхгүй. Баахан загсаал зам хаагаад мөн трафик. Нам юуч ажил чиг хитра алгаас. Апотто шатагцаа. Ажил нь Аажаа гэнэ үү? Аажаа шилжээ офсэр гэнэ үү? Намайг давтуулсан бохоо. Аагийн гэдэг нэр замдаа идэж Аажи маажи гэж дуудсан шүү. Юмнуудаа ихэд шалгацсан. Тэгээ одоо жоохон хүлээх ажил гараад байна. Яагаад гэсэн чинь чийлэр маань бэлэн болоогүй. 75% дээр 70 ачсан. Талын 75% нь ачсан чинь өшөө 25% дотор чи жоохон хүлээх хэрэгтэй гэж байна. Тэгээд хүлээгээд чийлэрээ хүлээгээд машинаа дахиад шалгаж чагаад дугуйныг хийнүүдийг салгахгүй. Энэ дугуйныг хийж байгаа сууд байгаа даа. Энэ жоохон сууд байна. Энэ одоо гайг байгаа. Би одоо ч асуусан чи энэ гайг зүгээр л гэж шин. Тэгээд зүгээр ихлээр одоо гайгүй л бүгд. Энэ нөгөө нэг өөр компани машин чиглэл ачиж хүчлэх бараг. За мара түшин. Merry Christmas. Ачаагаад дуусна. Энэ Christmas юм одоо нийт бүлэглэлд цаатаж ирэх юм байна да. Наатай. За 539 баанд дийсл хийлээ. Бендэнэ чи. Дийслээ чи тэгээ хөдлөе да. За ирээд юм буулгаж ирсэн. Чи энэ маш эл орны тайл лифт ажиллахгүй нэ. Тэгээ намайг ачаага буулгаад дуусчихлаар миний лифтээр манайх руу ингээд энэ лифтээрээ дамжуулаад манайх руу гэж палатуудаа оруулаад тэнгуут манай лифтээр доошоо буулгачих гинэ. Тэгэхээр би за тэгээл гэлээ. Одоо юу болох харыг би цаа өгсүүлээ бичээ. Лифт ингээд тавьчих. Лифт ингээд тавиад ийш нь зөөж. Ийшээ зөг ингээд оруулаад эндээсээ дараа миний лифтээр доошоо буулгах. Ингээд зогсож байна да. За ингээд техникийн жарапыг унгаачаа буцаад ирлээ. За буцаад ирсэн чи одоо бараг 4 хаалгаар ухдаг байхгүй. Тэр 4 хаалганд дөрүүлээ маш ачаа буулгаж байна. Тэрийг жоохон хүлээх юм шиг. Энэ эхний жарап эхнийхээ ачааг сургахтай арай хурдан яваад ичих боллоо. Сайн нөгөө M25 дээр аксидент одоо осол болсон гэж зам хаацсан байсан. Тэгээ зам хаацсан бүглэлттэй байхдаа миний нөгөө том нөгөө лайт байхгүй байна. Лайт болохдоо одоо яг нэг амьд бүх трафик автомат бүгдийг харуулдаг. Тэгээ автомат товч замнууд надад гаад иж байгаа байхгүй. Чамд ийм товч зам гарч ирлээ. Чиний асуудал байна гэдэг. Тэгэхээр би
Тэгэхээр тэг тавцамаар нь яваад гэс очиж уулзчаад ирлээ. Манай ийшээ ухар зогсох байхгүй юу? Ийшээ ухар зогсхийн тулд ийшээгээ хошуугаа хийгээд ийшээгээ хошуугаа хийж хагаад ийшээ ухарна. Тэгэхээр ийшээ ухрахлаар энэ нэг шар төмөрийг мөрөгчих гээд 80 болно. За би та нарт яаж ухрахыг харуулна. За ачаагаа ямар гэсэн буулгачлаа. Паклчлаа. Одоо паклаас ачаагаа буулгачих. Нүүр юм байна. Өчнө олж байгаа дээр паклч. За тэгээ хөдлөе. Жохо яараа явж байна. За хонслоог очиж буулгачаад ирлээ. Тэгээ дараагийн ажлыг ороод авсан. Хонслоог үнэ уучлаа. Шүүдингийн сайн нэг ухраад гэсэн. Тэрийг очиж сайн буулгачаад наашаа явж яасан чинь залгаж байна. Манай энэ транспорт хэсгээс. Гэж босч гинөө гэд. Би босч гинэ гэсэн чинь. Уучлаарай чи надад нэг тусалцаа өргөхтэй байна гэл. Яасан гэсэн чи. Чи хонслоо руу яваад өнөөдөр ачаа болгоод өгөөч гинэ. Тэр нь хонслоо болохоор нэг Хэтро аэропортын хажууханд эндээс нэлээд зайтай. Тэгсэн чи за тгийгээ гэл гэсэн чинь. Би чамд экстра 3 цаг төлнө л гэж авчих. За зүгээр баярлалаа. За би яваад чиг гэсэн чи хонслоо өгч. За ийшээ тохож өнгөс цайны цагаа хөдлөн. Өнөөдрийн хоолой юу байсан харуулнаа. Юу вэ? Цана хоошур байлаа. Хоошур. Баруун эрэхтэй бол нэлээд зай авч иргэнэ. Тэгвэл энэ гэрэн дохоонд энэ болонгуудыг маш болгоомжтой. Талиндаа банк харж байгаа. Хоёр талиндаа бол банк. За энэ дугуйтай хүмүүс бол маш болгоомжтой. Ялангуяа энэ дугуйтай хүмүүс одоо гэрэн дохио хойдлоо гэрэн дохио байхгүй болохоор харанхуй газар руу орол харагдах нь бага. Тэгээд эдгээр чинь гинт урд руу орж ирэх аюултай хүмүүс болохоор маш болгоомжтой. Тэр хараа дахиад дугуйтай шууд орж ирэх гэж байгаа. Ялангуяа энэ дугуйтай хүмүүс бол Лондон айгүй зах руугаа яриа гайгүй. Төв рүүгээ жоохон битүү. Энэ мотоциклын ард байгаа хоёр нүдийг харж байна уу? Гоё байна. Тараа надад хөдөлгөөн илэрхлээр ингээд дохио өгöd байгаа. Тэгэхээр ингээд зүүн талд хараад сайн харж явахгүй л хажууд зэрэгтэй явж байгаа байхгүй дугаа том. Аюултай. Гэтэ эдний загуутай хүмүүс бас зарим нь бол замуулиндээ соёлтой оролцсноо. Зарим нэг нөхдөөс тань согтуугаар дугуунаад аюул гэж гэдэг. Тэрийг стооцвол тэгээ бусдаар бол гайгүй. Уул нь би өнөөдөр стоосч байсан юм аа. Сая нөгөө нэг жолооч асуудал гараад лифт нь ажиллахгүй байна гэд надаас би ингээд ямруу ингээд яаж яагаад юмнуудаа ингээд лифтээр чинь ингээд өргөж жагаад дамжуулаа танаа машин руу ороод лориж оруулчаа. Тэгээд тэндээсээ би ингээд буулгачээ. Тэгвэл миний ажиллахгүй байна. Би нэг одоо буцааж авч явж чадахгүй. 2-3 цаг буцтыг ингээд эдний вэр хаус нь хол юм байна. Тэгээд асуудал авахгүй юу гшөө гэлээ шүү дээ.
Асуудал ахгүй өгшөө чи тэг. Тэгэл гэсэн чи бөөн баяр хөөр юмтай. Явахтаа зүгээр өстө баярлаа тэгэл явлаа шүү дээ. Чи өнөөдөр намайг аварлаа. Хараа машин дурдруулж сигнал тулж байгаа юм машин. Иймэрхүү машин дөндөө гинт дурдуулж дахиад аваад маш болгоомжтой. Ялангуяа хүн даацын том тэрэг жолоодоо явж байгаа тохиолдолд маш болгоомжтой явах. Ихтэй бүгд рүүгээ л харна штэ ингээл. Гэтэ яг хүн туслаад ороодохч цаанаад гоё сэтгэл үйг л дөө. Хүн тус ийсэн болохоор ороодсон ч явах. Авар. Боён нэг чинь сайхан шүү дээ. Гоё ай тавих уу. Энэ нэг асаа. Би чиний хэрэгэлдэг юм аа. Энэ надад болох онцгийн шаардлагагүй байдаг байхгүй юу зэн. Тэгээд би нэг хэрэгэлдэг. Яг Лондон дотор хол зам маань дэвуулж хэрэгэлнэ л дээ. Лондон дотор бол би нэг хэрэгэлдэг. За энэгээр жоох болгоомжтой иргэн. Энэ нарийн зам руу ороход хойдлын дугуй хашааг эвдчих гээд байна. Одоо энэгээр барав иргэн. Энэгээр барав ирэхэд төөл. Одоо тий харж байна уу? Хойдлын дугуй. Яг хойдлын дугуй чи гадрын гутал дараад ор. Туу юу юм бэ? Саваач маань. Энэ зүгээр утгыг ярьж байгаа юм шүү. Дууныхаа. Одоо сүүлийн доо амар болж тээ. Тэгээ одоо ингээл за зөвлөө тийм айлттай дуугахгүй. Трач. Аюулгүй тойрог дээр ирж байгаа болохоор хурдаа сайн холоос багсгаж орж ирэх хэрэгтэй. Тойрог дотор явж байгаа машин зам тавьж өгнө. Одоо энэ машин надад зам тавьж өгөх хэрэгтэй. Би яг л тойрог дотор орцсон. Англи дотор яг ингэж үйлчлдэг. Ийшээ явах юм бол усан онгоцонд машинтайгаа ачигтаад голынх нөгөө талаар фери гэдэг баг. Фери. Балалала. Тохиогоо мартсан сүлд нүгэж байна. Байжаараа өгшөө. Манай цагаан голгод яхад би өнгөрөө авчих шиг боллоо. За одоо сайхан тэгшилж байгаад ухарч шүү дээ. Би чи хаалган голгох юм биш үү? Шууд ухраа зогсох чинь. Жохон урагч байгаа бууж хаалган голгоно. За. Өнөөдрийн ажил ингээд дуусч байна. Энэ сая ороо веста болгочлаа. Одоо ингээд ороо паркн дээр нь тавиад бичигцээс транспорт дэскээр оруулж өгч тушаагаад тэгэл дуусаа. 2 цаг болж байна. Кайгод осч байна.
Яа санаж. Хамгийн энэ ажлын хамгийн гоё хэсэг нь юу гэж? Яг одоо хамгийн гоё хэсэг нь энэ ажлын хамгийн гоё хэсэг бол яг одоо бичиг заасаа бичиж байгаа хэсэг хамгийн гоё хэсэг шүү. Балаа ширч. Ганц бал байсан. За тэг өнөөдрийнх блогийг ингээд өндөрлөө. Блогтойгоо цуг та хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Цаг гарвал гой газараар явна. Цаг гарахгүй бол лорийн доторх хэсгээс л харуулаад энэ та нарт. Тийм ээ. Балаа энэ балч надад хэрэгтэй дараа. Балаа за тэгээд өнөөдрийн сонин сайхан гэх юм бол одоо миний би нэг жолооч гоё тосолсондоо хаппи байна. Тэгээд сүнсний талаар та нар сэтгэлдээ үлдээгээрэй. Ер нь сүнс байдсан юм уу байдгүй юм уу? Би бол ховдод харж байгаагүй болохоор нэг итгэдэггүй. Гэхдээ сая дэлгүүр дотор тэр өнгөрсөн өдрүүд тэр дэлгүүр дотор тэр хаалга онгооч харагдахад их жоох гачин болсон. Зарим хүмүүс айдгүй юм байна. Зарим хүмүүс нь бол айдгүй, зарим хүмүүс нь айдаг. Тэгээд бол итгэдэггүй байсан. Тэгээд одоо тэгээд итгэж магадгүй болоод шүү. Энд ажилтдаг нэг юм security залуу байдаг байхгүй юу? Тэр энэ ч нэг машинтайгаа орж зогссон байсан төлхөр авах гээд. Би яг нэг офшор бичиг баримтаа өгчөөд өөдрөө алхахдаг байхгүй. Тэгээ өөдрөө алхах гэсэн чинь тэр нөхөр энэ ч яг машинтайгаа орж өөдрөө явах гэж угаасаа гардаг байхгүй. Тэгээд гардаг байхгүй. Тэгүн гол нь би дайгта би гагчаа би суугаа явчихъя гээд. Тэгээд би суугаа явсан чинь надад муслим бол байв муу шашинт машин гээ сайхан шашин ярьж байна. Тэгсэн чи хаанах юм гэсэн чи Кристиан гинэ. Чи тэгээ Кристиан болох муслим дург байгаа юм уу гэ. Нүгөө муслимууд бол хүмүүсийг дандаа аалж ядах тийм дандаа тагын угаадаг. Үгүй сайн муслим бас байж та гэд. Бас шашны талаар маргалдах гэтлээ. Казакуудаа тааллаа Чингис хаан манах гэж хэрэлдэх шиг одоо. Нэг автобусны дотор суусан чинь нэг казак залуутай суусан чинь Чингис хаан манах гэд. Би ч манах гэд. Хойд чи түүхөө унш, би түүхөө унш гэд. Чи наа Google-ээс Чингис хаан хаана гэ Google гэд. Тэр чинь баг Чингис хаанаас бол баг зодлонгаа талцсан. За одоо юу Чингис хаан маа яриач. За ингээ юу бичлэгээ хөндлөх гэж байгаа штэ би ч одоо бүр халуурж өгч нөө та нартай. Бичлэгээ хөндлөж очиж юугаа яв. Би оншоор бичиг цацаа өгч тэгээ. Харийг хүмүүсээ харж амарыг. За ингээд блогтойгоо цуг байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд дараагийнхан блогоор удахгүй уулзъя. Асуух зүйл гоё энэ сүнсний талаар гоё мэдсэн харсан юм байвал сэтгэлдээ хуваацаараа сүнс юу байд юм уу байдгүй юм уу? Байдгүй гэж хэлчихвэл би одоо санаа сэтгэл амраас сайхан ажиллаа 50 хиймээр байна. Байдаг гэвэл одоо тэр дэлгүүрүүдэд дахиж очимооргүй байна. Тийм болохоор та нар миний туслаач. Сүнс байд юм уу байдгүй юм. За тэгээд дараагийнхан бичлэгээр уулзъя. Goodbye. Please subscribe my daddy channel.